За тэгвэл би энэ слайдн дээр тайлбарлая. Өгүүлбэрийн гишүүдийг олоход өгзүү маань өгүүлбэрийн гишүүдийг олоход өгүүлбэрийг бүтээхэд маш чухал үүрэгтэй. Тэгээд өгүүлбэрийг бүтээж өгзүүг бүтээснээрээ бид нар яаж чадах вэ гэхээр бага багаар өгүүлбэрээ зөв бичиж сурна. Бага багаар өгүүлбэрээ зөв бичиж сурна. Яагаад би энийг ингэж онцлон тэмдэглээд байгаа юм бэ гэхээр нэг ч хэсгээсээ үзээд яваад өгүүлбэр зүрөөгөө орсон хүүхдүүд маань заримдаа өгүүлбэрээ холбож бичиж чаддаг байхгүй юу? Буруу сураад ч юм уу замаасаа янз бүрийн дүрм алдагдаад. Бид нар нөгөө суураас нь өгүүлбэр зүгээс үзээд эхлэхээр бид нар түрүүний хэлснээр дээрэс нь нэг хэсгээ доош нь хараад нэлээд бид нарт энэ маань амархан болоод ирнэ. Тийм учраас өгүүлбэрээ бага багаар бичиж зөвөр бичиж чаддаг болох нь байна. Бас системтэйгээр сурдаг байх нэ. Системтэйгээр сурдаг байх нь. Дүрмийг системтэйгээр сурдаг байх нь. За тэгсэн чинь та нар тэгжиж бодов. За тэгээ өгүүлбэр гэдэг чинь юу юм бэ? Ямар ядаргаатай юм бэ гэж бодов. За тэгвэл өгүүлбэр маань 3 хэсгээс бүтдэг байх нь. 3 хэсгээс бүтдэг байх нь. Хамгийн ихэнд бол энгийн өгүүлбэр буюу Aussage. За би энэ дээр жишээ өгүүлбэр авсан байна. Ich lerne deutsche Sprache. За орчуулга нь бол би герман хэл сурдаг. Эхний энгийн өгүүлбэр энд байна. За хоёр дахь нь болохоор асуух өгүүлбэр. За энэ дээр болохоор үйл үгээр асууж нэг болдог байх нь байна. Асуух үгээр асууж нэг болдог байх нь байна. За би жишээ өгүүлбэрийг уншия. Lernst du deutsche Sprache? Герман хэл чи сурдгүү гэсэн асуулт байна. Дараагийнх нь болохоор Was lernst du? Was lernst du? Чи юу сурдаг юм? Чи юу сурдаг вэ? Гэсэн үг байна. Энэ нь бол ингээд өгүүлбэрийн үүрэг гүйцэтгээд асуух өгүүлбэрээр ордог байх нь байна. За гурав дахь нь бол Imperativ Satz буюу захиран тушаах. Lerne die deutsche Sprache. Тэгэхээр герман хэл сураач чи, герман хэл сур гэсэн үг. За энэ болгоныг маань тайлбарлаад бичсэн шлүүсэл өгүүлбэр энэ байна. Эдгээр өгүүлбэрүүдийг өгүүлбэрийн гишүүд бүтээнэ. За өгүүлбэрийн гишүүдийг та нар эндээс олоод уншаад ялгаад бичихийг оролдоорой. Өгүүлбэрийн гишүүд бүтээнэ. Өгүүлбэрийн гишүүн нь янз бүрийн үүрэгтэй үгнүүдээс бүтдэг. За тэгэхээр бид нар яах ёстой ах нь янз бүрийн үүрэгтэй тэр үг зүйг суралцсан байхад бол өгүүлбэрийн гишүүдийг бид нар энд маш амархнаар, маш хурднаар ялгаж чаддаг болох нэ.